Аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн сан IPOM Publish mobile application хувилбар. Энэхүү хайлтын системийн зорилго нь оюуны өмчийн салбарыг урагшилжүүлэх, хамгаалтын тогтолцоог боловсронгуй болгох, оюуны өмчийн тухай мэдлэг мэдээллийг нийтэд түгээх, патентын болон аж үйлдвэрийн өмчийн бусад салбар болох бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг хүртээмжтэй болгох явдал юм. IPOM Publish хайлтын системийг веб хувилбар, мобайл хувилбар гэсэн хоёр төрлөөр ашиглах боломжтой бөгөөд мэдээлэл нь өдөр бүр автоматар шинжлэгдэж байдаг. IPOM Publish хайлтын системийн мобайл хувилбарыг интернет орчинд хинч, хаанаас Wi-Fi IP search гэсэн түлхүүрүүгийг ашиглан Play Store болон App Store-оос хайж гар утсандаа татаж суулган патентын болон барааны тэмдгийн хайлт хийх боломжийг олгож байгаа үн төлбөргүй хайлтын хэрэгсэл юм. Суулгах заавар. Play Store болон App Store-оос гар утсандаа татаж суулгах Wi-Fi IP search гэсэн түлхүүрүүгээр хайна. Програмаа хайж болоод install товчийг дарж утсандаа суулгана. Ингээд програм таны утсан суусан бөгөөд ашиглахад бэлэн боллоо. Ашиглах заавар. Уг системийг утсандаа суулгасан тохиолдолд мэдээлэл нь өдөр бүр автоматар шинжлэгдэж байдаг. Програм нээхэд ASEAN Database болон Mongolia гэсэн хоёр сонголтоос Mongolia гэснийг сонгоод Yes товч дарснаар үндсэн хуудасаар Монгол улсын мэдээллийн сан сонгогдно. Нүүр хуудсанд нэвтэрснээр Монгол улсад бүртгэгдсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын мэдээллийг мөн мэдүүлсэн барааны тэмдгийн мэдээллийг эндээс авах боломжтой. Trademarks зэсийг дарснаар Монгол улсад мэдүүлсэн үндэсний болон олон улсын барааны тэмдгийн мэдээллийг дэлгэрэнгүй талбараас сонгон түлхүүрүүгээр хайлт хийх боломжтой. Дэлгэрэнгүй хайлтын хэсэгт олон талбараар хайлт хийх боломжтой бөгөөд тухайлбал марк хэсэгт багчууд гэсэн түлхүүрүүгээр хайлт хийсэн жишээг эндээс харуулж болно. Дээр хэсгээс show more командыг дарж дэлгэрэнгүй хайлтын хэсэг рүү шилжийнэ. Хайлтанд илэрсэн мэдүүлэг дээр дарж тухайн мэдүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг харна. Дэлгэрэнгүй хайлт хийх, мэдээллийг хурдан, оновчтой олж авах боломжууд. Show more буюу дэлгэрэнгүй хайлт, filters буюу шүүлт, sort буюу ирэмблэлт, bucket list буюу жагсаалтыг савлах. Мэдүүлгийн дээрх icon дээр дарснаар тухайн мэдүүлгийг bucket list-д нэмж болно. Хэдэн ч мэдүүлгийг хайгаад bucket list-д нэмэх боломжтой юм. Sharing icon буюу хуваалцах. Мэдүүлгийн дээрх icon дээр дарснаар тухайн мэдүүлгийн мэдээллийг имэйлээр илгээх, Google Drive-д хадгалах, PDF форматаар хадгалах, сошиал сүлжээгээр илгээх, хэвлэх зэрэг олон боломжууд нээлттэй байна. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, оюуны өмчийн газар